юм байна. Өнөөдөр та нар eerийн хэлээд ингэж чаа тэгээд урдтаа тэгээд босч. За. Шүнчтэй гараад ирлээ. Уучлаарай гэдэг үг айгүй жохол. За хурлаа одоо хаана. За яагаад. Ачууртад нутаг дэвсгэр дээр тиймэр бай. Ирж чадахгүй хүн ч байна. Тэд хэвтрийн ч хүн байна. За гачуурсан ч хүн байна. Тэгээд гачуурч тийм үү? Гачуурч тийм гэж юм ш. За гачуурч хийя. Тэгье. Одоо гачуурч хий. Та өглөө 8 цаг та нар ингэ тараа хол. Амбар шүүгч. Энэ хараа Өөрөгсөн тангархаа утга учирг ойлгодгоо. Хариулахгүй байж болно. Та өнөөдөр танд яагаад ямар хүсэж байна? Таны хүсэл танаас шудраг басыг шаардсан. Шудраг басыг хууль ёсыг шаардсан. тэгээд одоо та яагаад хууль зөрчид өөрөө тавсан хурлаа хойшлуулаад 30 минутын дараа бидний шүүх хурлын танхимд оруулаар болиулбол сууж байгаа. би болиулбол гэж огт хэлээгүй. Би болиулбол гэж огт тэр байд. Яагаад та тав зөрчиж байгаа тэгвэл? Энэ шүүх хурлын тав зөрчсөн үү? Таны 8 цаг тэгэх ёстой шүүх хурл 8:30-д эхэлж байгаа хэний буруу юм? Шүүхийн үйл ажиллагааны буруу мөн үү? Тэгээд там бол шүүгч. За одоо тань босноо. За дараа 8 цагт эхлэх ёстой шүүх хурл 8:30-д эхэлж байгаа хэний буруу юм? Хараа дөрөв хурлын танхимдаа мөртлөө 8 хурл тавладаг нь ямар учиртай юм? Энэ хүмүүсийн гачууртаас гэрчгээд хүмүүс өнөөдөр асуухгүй та асуухгүй байж чадахгүй заяа. Яг тэгэхээр хуулиар тань тийм үүрэгтэй. Та нэг асууна гэдэг чинь гол асуудал шүү. Би гол асуудал. Одоо товч. Хизээ хийх үү? Хизээ хийх. Тэрийг яриа. Товч ингээд таны та нарын сандыг сонсъё. Та нарын сандыг сонсъё. Сонсъё. Тэгээ олон нийтэд хэвлэл мэдээллийг хэрэгжүүлэх болно. Тэрийг болно. Тэгээд өнөөдөр энэ тав өөрийнхөө тав зөрчсөн үйлдэлтэй та ямар хариуцлага хүлээх юм? Бүгдөө хизээ хитэн цагт би тань хариуцлага хийчих би танаас. Та яг уучлахгүй болохгүй өнөөдөр. Та ягаад өнөөдөр уучлахгүй болохгүй? Та хариуцлага тооцох газар онцлог гаргаж болно. Та ягаад 8 цаг онцлог гаргаж би онгоцуулыг би шийд. Онгоцуул би 30 минут дотор өнөөдөр бид нар онгоцуул суугаагүй. За хитэн цаг танаас айр хүнстэй. Бид яцны юм надад. Айр хүнстэй тань ш. Цагдаа энэ хүний би айр хүн наад хүнээс айр хүнстэй шүү дээ. Ингэж бас болохгүй. Сайн үнэртэй дээ шүү дээ. Юу гэж энэ хүн. Би шалгал гэдэг. Шалгал шүү дээ. Айр хүнстэй. Ингэж дайж болох. Та өчтөрөөр айр гуйсан юм уу? Өчтөрөөр ингэж болохгүй шүү. Харах хэрэгтэй шүү дээ. Үгүй. Товоо товлыг гэж. Энэ хүнээс айр хүнстэй дээ шүү дээ. Уучлаарай тийм байхгүй шүү. Ингэж дайж болохгүй шүү. Тэгвэл намайг худлаа гэсэн гэдэг багч наад хүнээс. Ингэж дайж болохгүй шүү. Наад чи айр гуугаа хүмүүс наадах шахах болоо. Үгүй яг тийм байсан. Наад хүн чинь ажиллаа шүүх хурл согтуу ихсэн биш үү? Үчи одоо үнэртэй надад үнэртэй дээ. Надад ирсэн байна шүү дээ. Надад үнэртэй дээ шүү дээ. Дараагийн дуудчихсан шүү дээ. Оо гийгүүлчтэй намайг тийм. Намайг одоо энэ гарч ирээд гийгүүлсэн юм уу? Ягаад би хууль ёсны шаардлага тавьж болохгүй гал. Наад хүн чинь согтуу шүү. Шүүх хурл дээр тантай уулзсан согтуу шүү дээ. Наа шүүх чи арх ууцсан байна. Энийг хүндлээд гараад ирлээ та яагаад ингэж муухай тавьж байгаа юм? Би шаардаж болохгүй. Үгүй шаардаж болохгүй. Дарыг өргөдөл хийх. Ой минийхоо. Яагаад тийм байхгүй? Ой минийхоо. Та тэгэж дайж болохгүй шүү. Чи ихлэ шалгуулт та одоо. Намайг хотлоо ярьж байна, үнэ ярьж байна би. Тэгэж дайж болохгүй. Миний үнэлэх хэрэгтэй гайгүй. Тэгэж дайж болохгүй. Цагдаа хандах. Цагдаа дуудсан. Ирсэн байсан шүү дээ. Өвэж хайцсан. Тэнд шүү дээ. Өш энэ танай шүүгчээсээ яг үнэрчих шиг байна. Энэ шалгуулж байгаа юм. Үнэрч шүү дээ. Өөрөө та мэдж байгаа шүү дээ. Өчтөр уулзсан ч юм уу согтуу шүү. 8 цагт байсныг мэдж байгаа шүү дээ. Согтуу шүү. Зүгээр заахны асуудлаас урд хоош. Цагтаа байж уу согтуу байж болт юм уу? Цагтаа байсан шүү дээ. Зүгээр хурд айр хүндэстэй шүү дээ. Үгүй энэ олон үгүй юм бол үнэхээр шүү дээ. Шээс октор архинууд дарагдсан шүү дээ. Айр гууцсан шүүгч шүү дээ. Одоо битий. Үчидээ шалгуулж л доо битий. Шүүгч хүнд бид нар яаж шалгах болохгүй шүү дээ. Шүүгчийг шалгуулах хуулиар болохгүй шүү дээ. Бид нар болж болохгүй шүү дээ. Айр гууж болдог, согтгоош хэрэг шүүж болд юм уу?
Нэгдүгээр та худлаа яриад байна. Хоёрдугаар ч үг зүрх битгий. Тэгээ шалгах чааш би худлаа ярьж байгаа би худлаа ярьж байгаа гэдэг миний бодож чааш. Шалгах эрхтэй үн бий биш шүү. Би нэг юм асуугаад байгаа юм. Та нар Тэгээ шалгачих хэрэгтэй шүү. Намайг худлаа яриад ингээд бол одоо шалгаад эн чинь одоо дээш аваад байна шүү дээ. Одоо дээш ийм л байдал байгаа байхгүй. Энүүд чи ардман уралдаад байгаа маа. Ардман энүүд дөрвөлцөд байгаа байхгүй юу? Яг үнэн болохдоор ингээд зогтоож байгаа байхгүй юу? Хэрвээ биш л байсан бол одоо ингээд шалгачихаа гэж индикатор үлээчихэл шүү дээ.